За манай улс бол эрчим хүчний их үүсвэрийн их орон, нүүрсний их орон, нар салхины их орон. Тэгсээ атлаа одоо өнөөдөр 2024 онд 25 он гарах гэж байхад гэртээ лав арцгаагаад суугаад байгаа. Тэгээ дандаа нэг юм зовлон яриа сууж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 34 жил бид нар зах зээл шилжснээс хойш бол одоо үнэхээр яг энэ салбар дахиад дэвшил гарч чадсангүй. Тэгээд одоо болохоор эрчим хүчний реформ энтер гэл бас юм гой ганган нэр томьёонууд яриад байгаа хэрнээ бас дахиад ирэх 30 жилд энэ эрчим хүчний салбарыг мухардалд оруулах зүйлүүд хийгээд байгаа юм биш үсттэй гэсэн бас болгоомжл төрж байна. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл сая таны дурдсан дээр одоо 2 том төсөл гэхэд 28 жил 30 жилийн гэрээтэй тэ 8-9 центийн үнэтэй. Тэгээд манай одоо нийт хүчин чадлтай одоо тэнцвүүц юм төслүүдтэй ингээд 20-30 жилээр гэрээ хийгээд байна. 20-30 жилийн дараа 28 жилийн дараа та бидний хэн ч энд байхгүй. Гэтэл энэ хугацаанд Монгол улсын одоо энэ эрчим хүчний үнийг ингэж айхтар өсгөх. Үнэхээр одоо бидний бас манай улсын юм харьцангуй давуу талыг ингэж үнгүүдүүлэх зүйл хийчээд яаж бид нар дараа нь ер нь юм үйлдвэрлэгч улс орон болох юм бэ? Яаж бид экспортлогч улс орон болох юм бэ? Эрчим хүчний үн гэдэг бол одоо бүх одоо үйлдвэрлэлийн суур үн байдаг. Тэгэхээр бол бид бол зөвхөн нэг юм чадлын асуудал яриаггүй цаашлаад эдийн засгийнхаа бүх асуудал дээр суур үн болох зүйл дээр та нар одоо өнөөдөр шийдвэр гаргаад байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлууд дээр нэг тийм уус уртай шийдвэр гаргахгүй бол яг одоо өнөөдөр л бид нар одоо ингээд хүлдчих гээд байна. Өнөөдөр л энэ чадал байхгүй болчих гээд байна. Өнөөдөр л одоо энэ өртгөн үннээсээ өндөр байна энэ төр гэсээр байгаад ийм одоо болчимгүй шийдвэрүүд гаргачаад дараа нь ингээд бүхий л одоо эдийн засгаа үйлдвэрлэлээ энэ төр татаж унгаах ийм зүйл рүү явчих юм биш үсттэй гэж бас санаа зовж байна. Одоо жишээлх юм бол бүгд одоо манай урд хөрш хятад ард улсад болохоор эрчим хүчний үн 7.5 цент байна. Индонез улс тий бас л нүүрсний одоо экспортлогч улс эрчим хүчний үн 6.9 цент байна. Тэгэхээр та нар одоо ингээд юм 20-30 жилээр ахаад одоо ирээдүйд бий болох эрчим хүчний үнийг 9 цент дээр барих гэдэг шүү дээ дор хаяж. Тэгэхээр чи эн чинь бол манай өрсөлдөх чадварыг үгүй шүү дээ бусдад салбарууд дээр. Тэгэхээр тэрийг бас тооцож байгаа юм уу? Тэгэд тэн дээр бол ингээд за тэрийг тэгвэл дараа нь тэрийг хоёлаа яри. Тэгвэл бол бид нар хараа Монгол улс ийм их нүүрсний нөөцтэй, ийм их эрчим хүчний их усрын нөөцтэй байж ийм өндөр үнэтэй эрчим хүчтэй болж болохгүй. Тэгэхээр тэрийг та нар арай өөр утгаар нь бас хараарай гэж хэлхийг хүсэж байна.